яг ховсторж ирж байгаа чинь ерөнхийдөө заавар өгнө. А би яг юун дээр пост оруулсан тийм үү? Сүү уусан байна, өргөл өргөсөн байна, гэр орноо ариулсан байна. Нэгэ хажуу талаа асаасан байна. А тэгээд юу яана гэдэг. Нүдний боолт хэвтэх юм энэ згсэн байна гэж пост болсон байна. Ямар ч мэдээлгүй юм пад гэж тавиал хүмүүсийг оруулж байгаа ерөөсөө биш. Тэгэхээр заавруудаа уншаараа одоо амжаад уншичаараа хүмүүсээ. Тэгээ энэ аяган сүү одоо хийж хажуу талдаа бас тавих юм байна тий. Тавин яагаад гэвэл та нар хэн нэг хүнээс өршөөл гуйх гэж байгаа. Ялангуяа өндөр ижээнараасаа буюу өөрийн одоо хэрвээ бурхан болсон төрсөн ээж чинь бурхан болсон бол эмээ нар чинь бурхан болсон бол ингээд дэше ижээнараасаа өршөө. Бидний хэн өршөөх юм? Бидний удам хугацааны өвгдөл өршөөнө. Тэрнээс хаа байгаа одоо гэдэг юм. Намайг чаал хүндэнгийн хүний одоо хүн өршөөнө гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Надад ямар ч хамаагүй хүний уучлаарай багш тэгвэл дараа нь ороод ирж болох юм. Ямар бэлтээгүй юм чи. Гарчих тэгвэл нэг өөр хүнд боломж олгох. За тэгээ за. Би дараагийн хүмүүсийг авч чадахгүй. Чи тэгтээ тэргүй ундрахаа. Юу яагаар бичлэг тавихлаар сонсоорой. За бэлдэж ороод. Одоо энэ бичлэгийг чи YouTube дээр тавьж штэ. Ааха. За тэгээ за баярлалаа. Боломж олгож байгаа. Тэгээд тэгсэн штэ. За тэгээд эдээ ахгүйсэн дундаас нь 4-5 хүн гарч байгаа хгүй. Надад бол орч чадаагүй хүмүүс нь хайран сонсож байгаа хгүй. Эдээ ааруул тэгэл цагаан эдээний тийм төрлийн тавьчихлаа. Тэрнийг бас тавьчих гэсэн байсан тий. Тий, та нар та нарыг өршөөлөх нөө эцэг гэхээсээ л өршөөлөх. Эмээ өвөө эднес болон өндөр үжи аавасаа л өршөөлгүй. Тэдрэл та нар удам усааныхаа өвгдийн өмнө л гэм нүгэл хийсэн байдаг. Тэгвэл миний хүүхдүүд муу явандаа буруу явандаа гэж шаналдаг нь хэн байдгийг. Бидний өөрийн удам усааны өндөр өвгдүүд. За одоо энэ авч чадах. Хайг авахгүй гараа авчлаа. За таа бүх юма бэлдсэ. Гардгууд юмаа бэлдсэн байлыг зүгээр бэлдээгүй бол тийм одоо үгүй. Дараа нөхөд одоо тэр өргөл мөргөлөө өгөөгөө л дараа нөхөд өргөчхөөрэй хүмүүстэй. Тэгэхээр юу өргөцөө бүх юм өргөөд эдээ бодоогоо. За энэ 100 хүн авчлаа шүү. Тэгээ гаруул энэ ч юм шүү. Гаруул тэгш нэмээд авчихна. За ямар ч тач гэсэн өршөөлийн хонхлоор яа гэдэг. Хүн одоо мэдээж би тэр оршил дээр нэг постн дээр оруулсан шүү дээ. Тийм байна. Хүн болгон л бид нар алдаж онож явж байгаа. Хүн бид нар өнөөдөр төгс гэгээрээгүй. Хин нэг хүнд гомдол тэгээл хин нэг хүнд одоо юу баг зэргийн их бах хэмжээгээр хорсол тэгээл хин нэг хүнд одоо юу хатуурхаал те одоо юу дуурахгүй ч гэдэг юм эсвэл одоо нэг ярихгүй ч гэдэг юм ингээл явдаг. Эхнэр нөхөр хүртэл хоорондоо мод цайчаад ингээл хоорондоо дуурахгүй явж л. Тэр шиг хэдэн хоног ч юм уу те бас нэг тийм байдаг шүү дээ томирхож юм шиг. Тэгэхээр нэг ерөнхийдөө бид нар нэг тэр бидний одоо зөв буруу явж байгааг дүгнж байдаг, хянж цэгнж байдаг. Бидний ижи аавууд л байдаг. Өмнө сайжин энэ тийм юм яах гэж хийж амдаг. Гэхдээ одоо энийг хийчихгүй дээ, тийшээ явчихгүй дээ гэл үргэлжил дээрээс хард толгож идэг шүү дээ. Алган дээр тавьсан юм шиг биднийг харж байгаа гэдгийг л маш сайн. Зүгээр нэг нас урчлаа тэгэнгүүт нь тэд нар одоо юу гэдэг ингээд хизээч байхгүй, хизээч ирж ирдэггүй, хизээч бидэртэй хоолоо бодох юм бол энэ хин энэ чулуун цэцэг хин мика хаа. Би энэ тайлбар тавиад идэг битгий зэрэгцээ яриад байгаа. За бус хүмүүс чинь сонсохгүй байгаа шүү дээ. Тэгэхээр юу шүү хүмүүсээ. Тэрийг л яа хүн чинь тэгдэж шүү дотроо гэмссэн ч гэсэн одоо юу гэдгийг өшөөл уучлахгүй чадахгүй гэм дотроо гэмшчээл дэр яваад тохиол байдаг. Тэгээд өнөөдөр энэ олон юу дотор ингээд төвжирсэн янз янзын одоо зан үйлдэлүүд чинь биднэрт өвчин гэдэг юм уу эсвэл бидний орлогыг хааж идэг, бидний амжилт бүтээлийг хааж идэг, бидний аз одыг тий аз хэмрийг хааж идэг. Тэгээд эн чинь удаан явах юм бол өвчин зовлон болоод байдаг учраас ийм одоо ховсыг зөрүүд дээрээс хийх гэж байгаа байхгүй юу? Эмчилгээний маш чухал нэг хэлбэр. Бас нэг талаасаа засал, маш хүчтэй засал. Тэгээ ийм хийж та нар сонирхолтой гэж байгаа юм аа. Тийм бид нар ялгаагүй бүгдээрээ л адилхан одоо хараад үдчийлэл хүн болох гээд дүү амьдрах гээд ухаачих гээд үдчийлэл юм. Бүгдээрээ би огт алдаа гаргаагүй би өстө төгс төгөлдөр гэж хэлэх нэг ч хүн байхгүй өнөөдөр. Яг магадгүй бидний өөрсдийн ертөнцийг таньсан өнцгөөс харахад
алдаагүй оноогүй яваад байгаа юм шиг хэрнээ яг ингээд дээрээс тийм үү одоо тэнгэрээс одоо өвдөөцийн одоо тэр өнцгөөс харахад магадгүй бид нар алдаж онжил явж байгаа. Бид нар одоо юу гэдгийг сэтгэлдээ тодорхой хэмжээний буглаануудыг тээцэл явж байгаа. Тэгэхээр өнөөдөр тэрийг засгаад байгаа. Яг за тэгээд бидний хөтөлбөр юу юм? За би хөтөлбөрөөр яс танилцуулах юм. За нэгдүгээрт нь ингэн. Бид нар нэгдүгээрт нь та нарыг бүгдийг ховсод оруулна. Ховсод оруулна гэхээр ховсод анх орж үзээгүй хүмүүс орж ирсэн гэж хэлсэн тийм. Та нарын сүнсэн бие сүнсний ертөнцтэй л холбоно. Тэгэхээр та нарын сүнсэн бие махан бие дээр ч байгаа тийм үү? Та нарын сүнсэн бие дотор сэтгэлийн янз янзын буглаанууд байгаа. Янз янзын мэдээллүүд байгаа. Янз янзын одоо юу гэдгийг тайм уу? Үг үйлдэлүүдийг ингээд хуурцаглаад биччихсэн юу ч юм байгаа. Мемори чинь те санах хойч нь байж байгаа. Тэгээд та нар сүнсний ертөнц рүү холбохоор хинтээ холбох вэ? Сүнсний ертөнцид байгаа бидний өөрсдийн удам угсааны гаргалын өвгдөөцтэй л холбох. Ижийн өндөр ижийн нартаа өндөр аавуудтай нах заав одоо юу гэдгийг аав ах дүүнэр одоо өөрсдийн л хамаатан садангуудтай ялангуяа ээж аав. Өнөөдөр тийм хувьс их. За тэгээд нэгдүгээрт нь яах вэ? Цэвэрлэн бүгдийг нь ховсод оруулаад цэвэрлэгээ гэдэг чинь сүнсэн бие буюу эрчим бие дээр чинь байгаа хар бараан эрчимүүдийг ингээд хэр толбор шиг ингээд наалдчихсан байгаа 9 шидийн эрчимүүдийг цэвэрлэн тэгжээж та нарыг цэвэр ариун болгоход сүнсний ертөнцид үүснэ. За ингээд нэгдүгээр цэвэрлэл явах нь шүү. За хоёрдугаар ижээ тэнгэрийн өршөөлд хамруулнаа. Өөрөөр хэлбэл бид нар та нарыг сүнсэн бие чинь ижийн нартай чинь өндөр удам угсааны өндөр ижийн нартай чинь та нарыг харж авдаг, хамгаалж авдаг, та нарын төлөө сэтгэлээ чилээж авдаг, дээрээс та нарыг ивэж авдаг, өрөөж авдаг. Тэр сүнсний өндөр ижийн нартайгаа холбож өгөөд тэндээс та нар өөрсдийнхээ өршөөлийг гуйнаа. Өрн тэгж явж яа, ингэж явж яа та сэтгэлдээ магадгүй шүү дээ. Буруу зүрх явж байгаа алхам хийцэн тэрэндээ харамсаа явж байгаа байж л. Амьд байгаа ижийн нараасаа ч гэсэнгүй сүнсээр нь дамжуулаадгүй. Магадгүй хэлж чадахгүй эсвэл хол байдаг эсвэл одоо юу гэдгийг өрөмөл янз янзын байж болно шүү дээ. Хойд ээж биш. Тэгэхээр энэ байгаа завсрын ертөнцид одоо энэ дэлхийд амьдарч байгаа амьд хүмүүсээс ч зөвшөөрөл хүсч болно. Тэртээ тэргүй мэдээллээрээ очиж холбогдчихэдэг эмээ өвнөөсөө. За дараа нь эцэг тэнгэртэй холбогдно. Тэгээ эцэг тэнгэртэй холбогдоод удам угсааны чинь та нарын өндөр өвгүүд чинь аавууд чинь элен холон юу байдгийг буурал тэр аавуудтай чинь холбогдож та нар бас тэндээс өшөөлөн хүсээрээ. Өөрийнхөө алдаж онж явж байгаа бол одоо буруу зүрх явж байгаадаа дэмшээрээ. За дараа нь 3 дугаарт нь дэлхийн ээжийн өршөөл. 4 дугаарт нь шүү. Тэгэхээр бид нар энэ хүн боловчууд энэ хорвоо ертөнцийн дээр тийм үү? Яг үндэ монголчууд энэ дэлхийн зүрхийг дэлхийг хамгаалах үүрэгтэй байж дэлхийг бид нар хамгаалж чадахгүй л байгаа шүү дээ. Төрсөн газар нутгаа эргэчихгүй аав ээжийнхээ эмээ өвгийнхөө олон үеэр амьдарч ирсэн тэр уул ус бодолгодыг очиод эргэж тойрчихгүй л явж байгаа. Хүн болсон одоо дэлхийгээс хамгийн сайхан шинтэй бүхийд түүж идчихэ тийм үү? Одоо үнэхээр одоо тий жаргалтай сайхан дэлгэр амьдарж байгаа бижиж дэлхийнхаа төлөө тийм үү уул усныхаа төлөө гол мөрнийхаа төлөө тэр болгон хүний сэтгэл чилэхгүй явж байгаа юм шүү дээ. Тэр тэрнийхээ төлөө уучлахгүй наа. Тэгжээж та нарын эдийн заяа гэдэг юм чинь энэ дэлхий дээр зөв амьдрах гэдэг юм тэгш амьдрах, өрөөгдөж амьдрах, ивээгдэж амьдрах тэр үүд хаалга нэгдэн. Цусын одоо хилэнд орчихсон гэдэг юм уу савдгийн одоо 20 барайнд орчихсон хүмүүс зөндөө явж байгаа. Бол одоо сайхан алга зэсгсийг тасалчаад гэдэг юм амтны ам тасалчаад тэрэндээ одоо юу гэдэг хөөрхөн шийтгэл өрчсөн явж байгаа хүмүүс байгаа. Өнөөдөр тэндээс өршөөлөө гуйчих. Тэгэх юм бол заавал одоо нэг хүн дээр очиод би одоо усын барайтай байна. За одоо юу гэдэг би одоо нэг чулуу хөдлөгцөн савдаг хилэн үлчтэйгээд ингэж ясмасаа хугалж ингэж янз янзын өвчин хурд зорж явах үүдчин хаагдсан хүмүүсээ. Тэгэхээр дэлхийн ээжээс өршөөлөө хүсээрэй хүмүүсээ. Бүгдээ цахаа нутаг тэр харсан даасан одоо уул уснаас нь ивэд тэтгэж олон үеэр нь та нарын инх тух амьдруулсан энэ нутаг усны хөрш шороо өвс ургамал бүхнээс өршөөлсөн шүү. Тэгин дэлхийн ээж өршөөл. Тэгээд төгсгөл ингээл болоо ерөнхийдөө 5 хэсэгтэй шүү. Тэгэхээр нэгдүгээрхийн эхний хэсгийн бид нар бүгдээр одоо би ховсон дөрвөлжингод манай багш нар бүгд ороод ирсэн байна. Бүгдээрээ нийлээд засна. Цэвэрлэгээ цэвэрхэн байж ижи амарт байгаа юм. Энэ тэндээсээ баахан сөрөг эрчим гэдэг юм уу баахан янз янзын хүний нүдний хорон янз янзын одоо юу гэдэг
хар буруу зүйл зүрчээд ээж амтгаа золно, сэтгэлээ уудлна гэж байхгүй. Та нар заавал засалд орж ижиж бүх сүйд чинь нэгжиж сая сэтгэлээсээ бүх юмыг мэдэрч өөрсдийнхөө бөглөөсийг таглаасыг тайлах чадвартай бол. Тэгэхээр ихний цэвэрлэгээ. Тэгээ тэрийг би хийнэ. Хоёрдугаар ижи тэнгэрийн одоо ижи тэнгэр чи хаана байдаг? 46 одон дээр байдгийн хүмүүстэй. Ижи тэнгэр л гэж яриад байна. Бидний харж хандаж явж байгаа удан усааны өндөр өвгдийн буудалтай газар бол зарим нь сууж байгаа, зарим нь буугаад мултж байгаа, ороод гарч байгаа гэсэн. Дараад өнгөрч байгаа. Зарим нь бол тэнд мөнхийн сууж байгаа. Тэр 46 одны тэр 5 тойрсон 5 одон дээр ижи тэнгэрийн байдаг, голд нь байдаг ганц одон дээр нь үр тэнгэр байдаг шүү. Та нар үр тэнгэрээ ч хаана гэдэг юм мэдэхгүй л явж байгаа. Үр тэнгэртээ өргөл гэдэг хаашаа өргөхөө мэдэхгүй асууж лээ. Тэгвэл 46 гэдэг одны чинь нэг нь үр тэнгэрийн хаалга, нөгөө 5 нь ижи тэнгэрийн хаалга байдаг. Хаалга буюу оршихуй байдаг. За эцэг тэнгэр чинь Арслангийн орд гэж үйдэг. Одоо юугаар Европоор. Монголчууд тэрийг морин од гэж нэрлэдэг. Би зургийг оруулсан байгаа. Дахиад нэмээд оруулна. Тэгэхээр тэр маань шанах 7 од яг од ингэ дээшээ харж хахад шанах 7 одны доох нь гүйлгээд харах юм бол Арслангийн толгойтой тийм Арслангийн биетэй од байдаг. Тэрийг Арслангийн орд гэж морин орд буюу тэн дээр бидний өндөр өвгөд эцгүүд суудаг. Тэрийг эцэг тэнгэр гэж нэрлэдэг. Тэгэхээр ижи тэнгэр, тэнгэр ижи, эцэг тэнгэр, тэнгэр эцэг тусдаа ойлголч битгий хойлоор бас та нар мэдлэгтэй байх хэрэгтэй. За тэгээд дараа нь тэрийг эцэг тэнгэрийн хавсыг аюуш багшийн, дэлхийн ээжийн хавсыг хувс хулан багшийн төгсгөлийг нь би хаана. За ингээд ерөнхийдөө хөтөлбөр тэмдэглэдэг асуух юм бол бас асуугаад хэвтэж болно. Манай багш нар бэлдээрээ. Эцэг орж ирсэн юм уу? Орсон. За сайн байна. За Сайн байна уу багшаа. Би нэг зүйл асуух гэсэн. Энэ хэдийн хугацаанд үргэлжилж явах юм болоо? цаг одооноос эхлээд дахиад 45 минут болно. Тэртээ дөрөв дараагийн эмчилгээнүүдтэй битгий санаа зов. Манай багш нар энийг дуусангууд гараад эмчилгээгээ үргэлжлүүлээд аваа явчихна. Ийм боломж бид нар дахиж ийм хийхгүй. Энэ одоо магадгүй одоо юу гэдэг нь ойрон хэдэн жилдээ ганц тохиолдож байгаа зүйл. Хамгийн гол нь яг YouTube дээр дараа нь бичлэг тавьчихна. Сая хуудасууд дээр тавьчихна. Группүүд дээр тэгэхээр тэндээс сонсч болно. Гэтэ яг биеэрээ зүйл илүү штэй хүмүүсээ. Нэг үдгэлээ 1000 сонсохоор нэг үздэг. Зя. Тэгэхээр эмчилгээтэйгээ битгий яраараа хүмүүс. Манай эмчнэр багш нар угаасаа эндээ байгаа. Одоо бас нэг хичээл дуусах хэрэгтэй. Тэр аюуш шороод ирнэ. За бүгдээрээ сайхан бэлтгэлтэй оръё. За хосонд орж үзээгүй хүмүүс яах вэ гэхээр хэвтнэ. Би нөмрөг бэлдээрэй гэж үтсэн. Тэр юмаа нөмөрнөө. Хажуудаа лага асаана. Баяртай багшаа. Хөдөөний хүн оруулах гэсэн яаж оруулах вэ? Одоо яг ороодох гэж хэлнэ. 99 болсон байна. Нэг нь гараа явчих. Одоо үгний нэг нь л одоо орцсон байсан, нэг нь санаандгүй гарсан бахаа. За. Одоо яг нэг хүн дутуу байна. 99 харагдаад байна. Уг нь сая 100 байсан. Нэг нь гарч. Дамдын Хишбаатар гэж хүн нэмгсэн. Дамдын Хишбаатар гээд. Уг өөрөө л орж ир. Тэгвэл л аавна. Яаж оруулах вэ? Гэхдээ энэ ийшээ хүсэлтэй явуулна шүү дээ. Линк дараад орж ирнэ шүү. Та нар яаж оруулсан? Тэр шиг л орно шүү. Бид нар нөгөө хуучин нөгөө имчилгээнд явжсэн болохоор ороод байгаа байхгүй юу? Наач линк тавигдсан байж тээ юун дээр нь логторгоо гээд юун дээр групп дээр одоо би энэ хүнийг авчлаа ингээд 100 боллоо. За бид нар нэг тийм нэг яг манай зарчим, манай байгууллагын зарчим гэх юм 10 үрийн хаалга байлгая гэж боддоггүй шүү. Яг нэг үлээ. Бид нар өөрсдөө шударгаас өгүүлчихэд дотоод шударга бай гэдэг зарчимтай. Бид нар бүгдээрээ тийм зарчимтай. Гэхдээ яг энэ ингэж хэлээгээд битгий юу бодгондоо яг үндэ сая нэг хүн ороод ирлээ тэр хүн бас магадгүй те орох азтай гэдэг юм учраас ороод ирсэн байж магадгүй авчлаа. Тэгээ дараа нь бичлэг сонсгоо хэлж тэр дамдин хингэдэг хүндээ заа юу. За юу яа сая юу ярьж за тэгээ бүгдээрээ хэвхнэ. Бүгдэн дээрээ юмаа тавина хажуудаас үгөө тавьсан баг лагаас арч. Цүү тавилаад байгаа та нар чинь бүгдээрээ одоо юу гэдгийг өрийн тэнгэр, ижи тэнгэр, эцэг тэнгэртэй холбогдох гэдэг учраас магадгүй хин нэгнийх нь хүмүүс хүрээд ирчих вэ гэж бодоод би сүү тавилж чад. Магадгүй та нар бүгдээрээ те одоо юу гэдгийг тэр хүмүүс ирэх юм бол магадгүй одоо ойрын одоо нас орсон хүмүүс нэр хүчээд
амттангаас ч хүртэхгүй гэж одоо цагаан эдээ тавиарэ гэж хэлсэн юм. Магадгүй ирж магадгүй л гэж байна. Зарим нь өөртөө орж холбогдно. Бид нар хаалга үдийг л ямар ч гэсэн нээчин. Өөрөөр хэлбэл Мөчид 6 од манай дэлхийгээс Мөчид 6 одны буудлууд гэж байдаг. Манай Мөчид 6 од чинь нэг нь номхон далай дээр хүрдтэй буюу буудалтай. Одоо холбоостой, порталтай, хаалгатай. А нөгөө 5 нэгжээ чинь 5 төв дээр хаалгатай байхгүй да. Тэгэхээр тэр хаалгуудыг бид нар нэм ижид тэнгэртэй холбохын тулд тэгжээж тэндээс чинь бид нар одоо уулзалт явагдаж штеп. Тэгжээж бидний хэлж байгаа дуу хоолой, бидний хэлж байгаа гэмшил, бодол тийм үү. Тэр бүгд тэр өвдөж холбогдно. Тэгэхээр би магадгүй ирчихвээ гэж одоо таныг сүү тавиараа амттан бүрэн зэхээрэл гэж хэлсэн. Яг тэрнтэй адилхан Арслангийн одон гэр адилхан. За. Арслангийн одон гэр буюу морин одон гэр те. Тэндээс бас хаалгуудтай. Бас манай дэлхий чинь энэ одор гэсэн бүхэл одоо хоршготой эрчмийн сүрэлтэйгээр энэ хаалга өдрө холбоотой байдаг шүү дээ. Тэгээд ризен тэнгэртэй холбогдож байдаг. Ганцхан хүмүүс яг хаана юу байдаг гэдгээ мэддэг. Энэ олон одон гэрнүүд ямар холбоотой учиртай байдгаа ч мэддэггүй л байхгүй. Яг тодорхой хэмжээний таниулгыг өгөх гээд танилцуулга мэддэхүүнийг өгөх гээд явцсандаа ингээд ихний хэдэн минут тайлбарлаж байгаа байхгүй. Бид нар сүү авч амжаагүй ар тавьчих яах вэ? болно. Дараа нь та нар үйл дуусны дараа Мөчид 6 од руу эсвэл Тэнгэртлүүгээр сараа сүгөө өрөхгүй да маргааш нөгөө хизээч үдэн нөгөөд. Харуулнаас гадна нөгөө багшаа юу тавьж болох вэ? Аршаа хийгээд. За 50 тий. Харуул тавьчих. Би зүгээр л яг гэсэн би та нар сэтгэлээл нээлттэй байлгавал тааны сэтгэл чинь сүвшил хэднийг өгч амж ивэл бас болно шүү дээ. За Одоо нөгөө харуулаад тавьчихлаа. шинэ ховсны шинээр орж байгаа хүмүүс бүгдээрээ хэвт. Юу манайхан хуучин хүмүүс бол хэвцдээрээ хэвт. Шинээр орж байгаа хүмүүсээ илүү анхааралтай хандъя. Манай багш нар шинээр орж байгаа хүмүүст анхааралтай хандъя шүү. За бүгдээрээ хэвцгээ. Нүдэн дээрээ болтоо тавьцгаа. Тэгээд ховсонд орохын тулд яадгүй гэхээр хамраараа гүнзгий амьсгалыг маш гүнзгий цээж дүүрнэ авна. Тэгээд тэрийг зогоохон амаараа маш зогоохон гаргана. Үлээхгүй, торгихгүй хүчээр ямар нэгэн дүлж байгаа байдлаар гаргахгүй. Зогоохон гараад яаж юм гэхээр маш их хүчил төрөгчтэй бас та нар хоол хүнс идсэн байгаа тийм үү? Шим тэжээлтэй одоо цусууд, эрчмүүд, хийнүүд, хүчил төрөгчүүд, агаарууд бүх биеэр тарах ёстой. Тэгээд булчингууд маш сайн сулрах ёстой. Булчин суларж ийж хүрдний хаалтууд нэгдэн шүү. Булчин дотроо авчаад ингээд эд эргэтэн чинь зангарцсан бол тэн дээр хийн сүв гүйхгүй шүү. Хийн сүвээр буюу эрчмийн судлууд нэгдэхгүй шүү. Яг. За сайхан урт амьсгалыг хамраараа аваад амаараа гаргана хүмүүсээ. Амаараа аваад гаргаж илээ. Хамраараа аваад амаараа гаргаж илээ. Шинэ хүмүүс бие барихгүй. Огт бие барихгүй. Юунаас айж эмээхгүй. Өнөөдөр та нар уйлын зөндөө уйлын бие битгий бариад уйлалтаар юу гарч байна? Та нарын олон блогууд түнжээсүүд тэр олон одоо хэн нэгэн хүнд хэлж чаддаггүй өөрөөсөө хүртэл нууж авсан өмнүүд чинь өөрөөсөө хүртэл нууж авсан одоо хотлууд чинь гэмшлүүд чинь бардам зангууд чинь уур омгууд чинь гадагшлан хүмүүс. Энийг л ойлгоод авчих. Эмчилгээ нэг талаас нөгөө талаас засал. Сэтгэлийг засах хэцүү байдаг байхгүй юу? Ерөн сэтгэлийг засах бас тийм амархан биш шүү дээ. Хүн сэтгэлдээ буглаал яваад байдаг, буглаал яваад байдаг. Шүдээ зугаал яваад байдаг. Тэр чинь бас тийм сайн мэдэж байхгүй юу? Хүн чинь бас өөрийн тавирч, уужирч сэтгэлдээ байгаа бүх юм одоо гэдэг гаргаж явах хэрэгтэй. Тэгээ гаргаж байгаа ингээд түмэн амтнд би зовж ийн гэж зовлонгооч яриад яв гэсэн үг биш шүү дээ. Тэ? Яг нөгөө нэг тийм өөрийгөө уужруулах аргууд олон байдаг л да. Йог гэж болж байна. Цэцлэл ширмэр ингээ хийдэг тэ. Тэгтээ бас ховсыг ашиглахад гингүй. Ховс маш хүчтэй тэр тал дээр маш хүчтэй үйлчилж чаддаг. Богинохон хугацаанд маш хүчтэй үйлчилж чаддаг. Тэгээд бид нар өөртөө дадлагатай, туршлагатай ховсын одоо хөтчнөр багш нар учраас биднэрт найзцаа хүмүүс. Бид нар бол цагаан гэдэг юм уу эерэг ховсыг бусдад хийж авдаг. Ховсын чадвар чинь одоо юу гэдэг муус наатай хүн муу юм ашиглал аюултай.
Маш олон давуу тал, маш олон одоо ашиг тусыг нь зөв зүйлд ашиглах юм бол үр дүн маш өндөр. Тийм л зүйл. Тийм л ухаан, эрдэм чадал. За бүгдээрээ намайг одоо миний дуу хоолойд анхаарлаа төвлөрүүлчих. Тэгээд шинэ ирж байгаа хүмүүс ялангуяа зөвхөн махан бие чагна. Өөр юу ч битгий чагна, юунд ч битгий төвшөө. Эргэн тойрчин чимээ гарч ивэл бүү төвшөө. Миний тавьж байгаа дуу чанга байвал бүү төвшөө. Тасалдаж байвал бүү төвшөө. Зүгээр л одоо ёстой зүгээр л өөртөө одоо үүдгүй. Бүх юмтай эвлээд бүх зүйлийг хүлээн зөвшөөрөөд өөрийгөө сайхан сул тавина гэдэг. За би 8 утарт Жанарайсаг бурхны таринаар та бүхнийг уг гарвалын биерч нь ховсд оруулах гэж байгаа. Бидний сүнс уг гарвалын гэдэг биеттэй. Тэн дотор бидний одоо генүүд, дунгасааны одоо мэдээллүүд, холбоосууд, буйн холбоосууд, эрчмийн одоо холбоосууд бүгд явж байгаа. Нөгөө ДНХ-нууд ч явж байгаа шүү. Махан бидээр авах ярих юм бол. За тэгэхээр 8 утарт Жанарайсаг гэдэг бурхан ямар учиртай бурхан бэ гэхээр инрэл нэгүслийг, өршөөлийг өгч өгдөг тийм бурхан байна. 8 утарт гэсэн шүү. Жанарайсаг маш олон 4 утарт, 8 утарт, 1000 утарт гэдэг ингээд томроо авчдаг. Яг 8 утарт Жанарайсаг нь болохоор өршөөл, нэгүсгэл, тэр инрэл хайрын бурхан, уучлалын бурхан баггүй да. Тэгэхээр энэ бурхны тариныг хэлж одоо гэм нүглээ намжилдаг бол одоо ч инхэнгээсээ бас энэ тарины дор өдөр бүгдээрээ одоо үлийн үрийн тодорхой ачаануудаас салнаа. За бүгдээрээ сонсч бай. Би та бүхнийг Жанарайсаг бурхны Ом-Мани бадныхан таринаар 9 удаа хэлээд ховсын гүн төлөв рүү оруулъя. Уг гарвалын биер оруулнаа. Явлаа. 1 2 3 хабба. Ом-Мани бадами хум. Ом-Мани бадами хум. Манай багш нар давхар над дээр дэм өгөөрэй, бодлоороо камера хаажаад өгөөрэй. За тэгвэл би жоохон хүчгүүдэд юм. Ом-Мани бадами хум. 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 Жанарайсаг бурхны 4 их бурханд дээр байдаг. Бөөрнөрийн дэргэд Сүхбаатар аймгийн Дорнод аймгийн халахгүй сумын халахын нүн хэцүү тоован гэдэг тогтдогтөр ван байгуулсан. Бурхан тийм хүндий. Тэнд 8 утар Жанарайсаг бурхан байдаг. За өөр олон газар байгаа л да би та нарт зөв жишээ авч ирж байгаа. За манайхаа одоо юу яа? Одоо та бүхний юу ч гэсэн ховсон зарим нь ороогүй байгаа. Зүгээр санаа зовхгүй оруулна. Хүрдүүд нь хаалттай хүмүүс ховсонд орж чадахгүй байж байгаа мэдчихэж байгаа шүү дээ. За тэгэхээр та нарыг цэвэрлэнгээ зүгээр байлгахгүй. Үнсий чинь жоохон огшоод байгаа. Би чинь сайхан тавируулж байгаа. Үлхэн шүү. Хүн одоо нэг янз янз үлдэн штэ. Зарим нь маш хаалттай, зарим нь одоо дотогшоогоо, зарим нь хит нэрлэхүү, зарим нь нэрээ хит хичээсэн. Зарим маань одоо юу гэдэг нийгмийн айсад одоо энэ мөнгөний хорвоод өөрийгөө бас муугаа зөвлөхгүйгээд хааж авсаар хагаад өөрийгөө маш их хүлцэн байдаг байхгүй. Төлөөгээд бидний буруу биш л дээ. Тэр чинь бас нийгмийн буруу. Зя. Би та нарт ямар сонсогдож байгааг мэдэхгүй. За эхлэсэн.
За манайхан цэвэрлэгэнд таппа. Сайхан бүсгэн сэтгэлийг эцэг нэгэн төрлөөбий. Соромсон дундaan талмаарах алаг нүдний мэлмэрэн сайлын өндөр хангалсан ээлийн хоримоо нуглаасан санан уярах цэвэр чинтгий аашин сайхан бүсгэн сэтгэлийг эцэг нэгэн төрлөөбий. Адар хорборог эцэг нэгэн төрлөөбий. Амгалан тэнгэрийг цачаах аянгийн догшин ялбаа. Аюун агаар шүхрдэх өндрийн цагаан ширхэг. Алтан талцдах солонгийн долоон мөнгөнд аадар хорборог эцэг нэгэн төрлөөбий. Энхэд хүлэгийн төрөөг эцэг төрлөөбий. Элэм жорооморны шанхны үзүүрийн чичиргэн тэнгэрийн салхинаас бусдыг дээрэн гаргаж үзээгүй тэнгэр багийн сүрэг онгон булангийн ороо тэнхэд бүлгийн дөрөв эцэг нэгэн төрлөөбий. Цээлхэн дууны гişгийг эцэг нэгэн төрлөөбий. Цэнхэр хадган дээрх мөнгөн аягтай сархтан цээл сайхан гişгтэй уртын дууны аян тэнгих зов хосолсон хүний хөв заяа цээлхэн дууны гişгийг эцэг нэгэн төрлөөбий. Хөх тэнгэрийн орныг эцэг нэгэн төрлөөбий. Хөх Монгол алдарсны үе дамжсан домогт хүчрхэг дээдсийн нутагт мандсан хорсголын төлөнд хөрсталтан дэлхийн үржлээд магнай болсон хөх тэнгэрийн орныг эцэг нэгэн төрлөөбий.
Яг. За ямар ч жоохон уужирсан байхаа гэж бодож байна. За одоо цэвэрлэгийг нэг дахиад нэг шалгах. Ховсонд орч чадаагүй хүмүүс бол яг тэгэл одоо яриаг бол байхгүй. Ингээл цаашаа бид нар бичлэгтэй юм чи яваад дуусна дараа нь тэгээд ямар ч байсан гүцээ. За бүх хүмүүсээ орон хүрдгийг үзье. Таба! Таба! Олаа хөө. Зүрхүү. Наран сүлж байна. Яг. За хөтөлбөрийнхаа дагуу. За ижи тэнгэр өршөөл. Тэгэхээр одоо та бүхнийг бид нар яах вэ? Тосон зүгээр уг гаргалын биер чинь оруулчихсан байна. Жанаараас бурхан болохоор өршөөл инэрлийн одоо авс их эрхийг өгөөд цаг юм хаалгуудыг нээх хэрэг өгсөн байна. За одоо тэгэхээр юмчин ширчин маа гэдэг бурхан байдаг. Энэ нэг бурхан багшийн ээж Махамая хатны хувилгаан дөрөв юм уу та. За өөрөөр хэлбэл энэ хатан бас л бурхан багшийн ээж байсан гэдэг утгаараа ижи тэнгэрийн өршөөлийг биднэрт одоо хийх эрхийг өгч байгаа. За бүгдээрээ намайг чагнажгүй би юмчин ширчин маа бурханы зөвхөн тарны 15 удаа дуудаж та бүхнийг мэчид 6 одон гэр дээр орших ижи нартай ч өндөр ижи нартай ч үеийн өндөр ижи нартай ч холболтыг хийя. Дадия та гади бара сам гади оха. Дадия та гади бара сам гади бодхи соха. 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 За шинээр урж байгаа хүмүүс ийм хөдөлж болохгүй. Гар хөлийг огт ховсон явцд бол болж өгөл хөдлөхгүй байх хэрэгтэй. Хөдөлгөөд маш зөөлхөн хөдлөгнө. Тэгээд ховсонд орсон байл яаж мэдрэх вэ? Би чинь доош хүндрээд байгаа юм шиг. Гар хөл чинь хөдлөхгүй хүндрээд байгаа юм шиг. Хөшөөд байгаа юм шиг. Цээжин дээр чинь юм уу эсвэл толгойн чинь дороос юм татаад байгаа юм шиг. Ямар ч тач өөрийгөө удирдахад хэцүү төвхтэй юм шиг байдал мэдрэгдэн шүү. Тэснэ. Энэ бол ховсонд орсон төлөв шүү. За. Дадия та гади бара сам гади бодхи соха. Тэгээд юу яа? Шинээр орж иж байгаа хүмүүсийн хувьд дахиад хэлэхэд та нар махан биеэ удирч чадахгүй. Угаасаа сүнсэн бие чинь бид нар махан биеэс баг зэргийн одоо хөнгөрүүлээд сүнсний орчинтой оршуур том хүчтэй орон зайг холбоос үсгэхийн тулд сүнсийн чинь чөлөөтэй байлгахын тулд махан биеэс чинь тодорхой хэмжээр салгацсан байна. Бүр биш чсэн. За. Дадия та гади бара сам гади бодхи соха. За би дахиж хэлэх шаардлага болсон байна. За одоо та бүхэн өсөөл өрснэ. Уучлаа ирнэ. Алдаа оноогоо чин үнээр хамаагүй өөртөө хүн одоо үүдгийг өөрийгөө коодлцсон явж идэг шүү. Би ястай сайхан сэтгэлтэй. Би ястай харамч биш, тэ? Би ястай өшөөмтгий уучлалтай нинжин нэгүүлсэн инрэнгүй. Бас тийм байдгүй шүү. Яг үйлдэл дээр тийм биш л байдаг шүү. Зүгээр өөртөө коодлцсон байх
тийм хүмүүс зөндөө явж идэг. Би их мундаг шүү дээ. Одоо энэ дээшээ гарсан төрийн томцоод өөртөө бүгдээрээ ихэнх нь мундаг кодолцсон явж байгаа. Гэтэл мундаг байна уу муу байна уу гэдэг чинь ард түмэн хараад дүгнээд шүү дээ. Тийм учраас тэд нар өөртөө голохгүй дээш яваад байгаа шүү дээ. Тэрэн шиг яг үнэндээ хүн бид нар өөрийгөө кодолцсон байдаг. Би өөртөө их сайхан сэтгэлтэй болохоор гэтэл яг ингээ амьд үйлсэн сайхан сэтгэлтэй энэ дэр сайхан биш сайхан сэтгэл чинь харагддаггүй тохиолдол байдгийн маа хүмүүсээ. Одоо яг өөртөөхөө үнэнтэй бодолтой бүх юмтай нүүр тул уучлалаа ир тэгжээж өршөөгдөн бүхнийг шинээр эхлэх болно. Үүлийн үрийн хөтөлбөрөөс хөнгөвчл саал зарим нь ийм боломж тэр болгон хүн юм. Үнэхээр энийг яагаад Тэнгэрээс өгөө та бид нар муудаа биш биднийг ингээд олон жил авч явсан энэ коммунизм энэ одоо капитализм одоо юу гэдгийг те тэгээд дээр нь одоо энэ цаг үеийн одоо хулгайч одоо чорнод хүмүүс төрөөр дүрчээд байгаа. Энэ бүхэн чинь бидрийг заримыг нь муухай болгоод байгаа байхгүй. Тийм учраас Тэнгэр биднийг өршөөж байна. Энэ боломжийг ашиглаад бүгдээрээ сайхан харилцсан сонгон шиг болцгоо хүмүүсээ. За тэхийн тул та нарыг одоо та нар бүгдээрээ мэдэр зүгээр л сайхан мэдэр. Хинт ирэхгүй байна гэж байхгүй. Удан угсаанд нь ээж байдаггүй, инженер байдаггүй, эмээнер байдаггүй, өндөр элен цолонц буурайнаар байдаггүй ямар ч хүн байхгүй. Та нарыг харж хамгаалж байгаа, та нарын төлөө сэтгэлээ чилээж байгаа маш олон үеийн үндэс угсааны гаргалын өндөр настан бурлал байж л байгаа. Тэгэхээр чөлөөтэй. Жи аваа ачилж амжааг бол одоо амьд нь амжаад ачлахын тулд алдаагаа ухаа. Тэнгэрт нь мордуулсан бол одоо уучлаа өшөөлөө. Сансан загсан захаасыг биелүүлэхгүй, сургасан зургаалыг дагаж мөрдөхгүй явж байгаа бол одоо яг өшөөлөө. Чөлөөтэй. Маш чөлөөтэй бай. Ойрлон хашгирна, гиншин, сөргөн бүгдийг хийн. Хамгийн гол нь нээлттэй бай. Хэрвээ ойлгохгүй л аав чи хаалттай бай. Хэрвээ чи мэдрэхгүй л аав ийм сүгүүд мэдрэмжүүд чинь мэдрэхүүнүүд чинь бөглөөтэй таглаатай бай. Болохгүй.
За. За тэгээд дахиад боломж олгоод юу яа. Би дөрөв ярьлаа шүү дээ. Мөчид 6 одон дээр үр тэнгэрийн буудал байдаг. Буудал гэдэг нь юу гэсэн бэхээр яг бидрийг одоо энэ хаваад бүх болгоны төрөхөд удан бүх сааных нь өвгөтүүд хилэлцдэг. Одоо хэнийг төрүүлэх вэ? Тэ ямар чадвартай төрүүлэх вэ? Танаас одоо эхнэр нөхөр хоёроос танаагаас тэрийг төрүүлэх үү, манахаас тэрийг төрүүлэх үү? Тэрвээ төрүүлвэл ясан сүнсийн танахаас байх уу, манахаас байх уу? Цусан сүнсийн манахаас байх уу, танахаас байх уу? Танаа ямар удмын авьяас бэлгүүдийг, танаа ямар удмын урд одоо чадваруудыг энэ сүнсэнд мэдээлэлт нь шингээх вэ, дээнхэд нь хийх вэ гэж хэлэлцчихэд үр тэнгэр дээр мэдүүлдэг юм. За бид нар удаан хугацаанд ийм үрийг нэмлүүлье. Тэнгүүд үр тэнгэрээс шүүж үздэг юм аа. Үнэхээр бид нар ийм чадвартай хүүхдийг төрүүлэх гэсэн гингүүд тэр төрүүлэх гээд байгаа удаан хугацаанд одоо энэ зам дээр байгаа эхнэр нөхрөөрөө дэнсэлж үздэг юм. Үнэхээр одоо юу гэдэг эрдэм намтай хүн болох чадвартай сүнсийг нээж аваад нь одоо тийм эрдэм намтай хүн болох чадах нь үгүй гэдэг дэнсэлдэг байхгүй, үз шалгадаг, сордог, тэгчээд болж байна. За төрүүлэх эрхийг өгөө гэд үр тэнгэр зөвшөөрлөгдөг шүү. Тэгээд амны ертөнцөөс буюу дэлхийн цөмд байгаа амны ертөнцөөс ам гүйж авдаг амны сүнс юм. Ийм нарийн учиртай. Тэгэхээр бид нар мөчид 6 одон гэртээ нэгэндээ холбоос үүсгэсэн. Ижи тэнгэртэй. Тэнд 6 од байгаа. Манай монголчууд яг мөчид 6 эсвэл юу гэдэг штэ. За өг 6 од гэж бас нэрлээд идэв. Тэгэхээр тэрний голд нь байдаг нэг од нь үр тэнгэр их байхгүй. 5 эмэгт хатан нэг одоо ханхуу тэнд амьдардаг гэж домог дээр бичсэн байд. Нэг ханхуу нь үр тэнгэр нь байхгүй өөрөө. Тэгээд 5 одоо юу гэдэг гадна тойроод байж 5 нь одоо ижинэр байдаг. Ижи тэнгэр байдаг. За тийг бас мэдээд авчих. Тэгэхээр бид нар бүгдээрээ л тэр өвгдээцийн хувьд үр хүүхдүүд нь. Тэдний хувьд бид нар одоо 50 настай ч 60 настай ч тийм үү 80 настай ч 10 настай ч бүгдээрээ үр хүүхдүүд нь. Тэгэхээр бас үр тэнгэрийн хаалга нэгэнтэй бид нар тэр одон гэрлөө холбоос үүсгэсэн юм чинь үр тэнгэрийн хаалга нэгдчихлээ. Тэгэхээр магадгүй та нар үр хүүхдээ яа тэр удаан хугацааны өндөр өвгдийн одоо хэдэн 100 жилээр хэдэн мянган жилээр өвлүүлээд өртөөлүүлээд тийм үү генерээ дамжуулаад ирсэн авиас бэлэг чадвар оюун ухаан тэр одоо зан чанар үнж шударга дайчин эрэмгий одоо юу гэдгийг тэр бүх чанаруудыг өвлөөд төрсэн хүмүүс байна. Тэгэхээр үр хүүхдээ гэсэн тийм болгож өсгөнөө гэдэг ам тангараа бас өвжижж бас өршөвдөх. Илүү өршөвдөх боломж бүрдэн. Тийм учраас би дахиад нэг дуу тавилаа хүмүүс. Thank you.
За тэгээд би энэ дуу зориуд сонгож тавьсан. Яагаад тэгэхээр энэ дуу Чимэд Цээгод дуулдаг тийм. Чимэд Цээгод Сүхбаатар аймгийн Алтан овоонд зориулдаг. Угаасаа Алтан овоон дээр үр тэнгэрийн хаалга байдаг. Өөрөөр хэлбэл бидний сүнс, бидний үр хүүхдүүдийн сүнс. Энэ үр тэнгэрээс эрэхтэй, үр тэнгэрээс өнгөний өвгдүүд ацардаг. Өөрөөр хэлбэл эрчим гэрлийн өнгөний эздүүд ацраад Алтан овоон дээр овоон судлаар дамжуулаад бидний эмэгтэйчүүдийн үржихийн хүрд үнэ сүлдээр дамжуулж бидний алтан савнд хийж өгдөг. Тэнд алтан овоорд үр тэнгэрийн нэг хаалга. Энэ дэлхий дээр байдаг ялангуяа Монголд байдаг хаалгуудыг нэг нь тэнд. Тэгэхээр алтан овоо маш ариун нандин байх ёстой. Гэтэл алтан овоон дээр яаж юм? Бүр дээр нь гардаг зам хийцэн. Тэгээ энэ олон хүүхдүүд өнөөдөр сүнсгүй, өсөлтгүй жирэмслэлт, амьгүй жирэмслэлт. Эсвэл төрсөн хаана яаж юм? Арайг тэгээ галаар маш янз янзын олон өвчтэй, зөвхөн цорхоо янз янзын өвчтэй. Энд чинь бас тэр нөлөөлж байгаа шүү дээ. Тэр үр тэнгэрийн хаалга хамгийн ариун байх хэрэгтэй. Хамгийн өнгөт гэрэлт эрчмүүдээр дүүн байх хэрэгтэй, ариун нандин байх хэрэгтэй. Орон зай яагаад орой дээр нь зам барьчаад тэргээр ингээд цай муу 9 шидийн хүмүүс орой дээр нь ингээд гараад алхаад байгаа юм бэ? Энийг одоо төр засгийн хэмжээнд бас мэдмээр одоо бодмоор санагдаад байгаа байхгүй. Мэддэг хүмүүс нь одоо хэлэх хэрэгтэй бас бид нар ч гэсэн одоо юу гэдгийг өөрсдийнхөө чадлын түвшинд сургалтын явц 5 хүнд эмчилгээний явцад хэлчихье. Тэгээд тэрийг тойрсон маш олон аршаан булгууд байдаг. Оргихийн булаг гэдэг их сайхан булаг байдаг. Хажуу талаар нь ингээ аяг ард талаар нь маш олон аршаанууд байдаг. Түн аршаанууд. Өөрөөр хэлбэл алтан овоочин ихийн мөмөрт төлөөлөгддөг. Тэгээ хажуугаар нь ихийн сүүний хөхнөөс нь сүү ундарч ингэсэн тийм утга учиртай домогтой газар байхгүй. Тэгээ би энэ дуу зориуд тавьж байгаа. За тэгээд өнөөдөр ижи тэнгэртэй холбогдож өршөөл ирэх үйл ингээд миний өмж өндөрлж байна. Одоо эцэг тэнгэртэй холбогдох үйлийг манай аюуш багш өдөртөө явна. Тэгээд эцэг тэнгэр маань дэд төөнийсэн тийм үү? Леон буюу нэг юу? Арслангийн орд гэдэг нэрээр бичигдсэн жинхэнэ нэр нь монголчуудын нэр нь морин орд гэдэг нэртэй. Одон гэр байгаа. Маш олон оддын одоо чуулганаас бүрдсэн хэд хэдэн галактикуудтай бас маш том одон гэр байгаа шүү. За энэ дээр энэний нэг одон гэр дээр нэг одон дээр нь бидний эцэг нэг биш нэгсэг одон дээр бидний хүн болгоны аав эцэг байж чадсан, эцэг байх үүргээ биелүүлж чадсан, эцэг байж чадсан хүмүүсийн буудал, суудал байдаг. За ямар ч тач үсэн ижил тэнгэрийн үйлийг өндөрлөө та бүхний магадгүй сайхан сэтгэлээ онгойлгосон гэж найдаж байна. Сонсон сэтгэлээ, бэлтгэрсэн сэтгэлээ, зангирсан сэтгэлээ тайвшруулж чадсан байхаа найдаж байна. За зүгтаа би нэг хай аюуш багш үлдэнд орё. За бүгдэнд нь орой төргийа. Аюуш байна. За та бүгдээ хөргөлжлүүлэн эцэг тэнгэрийн өршөөлийн хавцад орлоо. За Арслангийн одон гэр. Үнцгийн нэрээрээ Арслангийн одон гэр. Одон гэрийн өөдхөлгий нэг хоёр гурав. Говийн лаа бурхны зүрхэн тарина. Эцэг тэнгэрийн өршөөлийн ховсын гүнийг өндөлөвтөрөө нэг хоёр гурав. Базарвани ванза дива савари вари хомпад. 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 Базарвани ванза дива савари вари хомпад.
Om Bajravani Vanja Diva Savari Vari Hum Bhat. 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 За та бүгд өөрийн эцэг өвгөд өвгдэн өвгөд тэрэлдээд олон эцэг өвгдөөс өршөөлөрн чин сэтгэлээсээ уучлалгоё хийсэн мөхөн нэхэн төлөө тэдний төлөө гэсэн сэтгэлийг гундаж явсан бол түүний хэн төлөө зүрх сэтгэлийн хэн угаас өршөөлөн эрен намчлаа.
Та бүхэн маань л дууны хөг аялгуугаар дэм аван өршөөл юугаан дамнуулаарэ. Ой, чадчихаг байна. За. За дахиад нэг дуу явуулчих. Юусе аавууд таартай өгөөнөр нь бүхний оронд явсан байгаа тийм. Тийм хүмүүс нь бас зориулж байна.
За. За эцэг тэнгэрээсээ өршөөлөх үйл дуслаа. Гүдүүрлээ. За ямар ч байсан биднийг өсгөөгүй ч байсан. Эсвэл бидний хойд эцэг байсан ч бүгдээрээ л хэрвээ эцэг тэнгэрийн одоо шалгуур дэмсэн эцэг байх үргээ биелүүлж чадсан байна гэх юм бол тухайн хүний тэнгэрийн бүртгэлийн сүнснийхээ бүртгэл нь тэр л удамдаа бичээстэй явдаг. Тэр л эцгээрээ тэр л ааваараа огуулж авдаг. Тэр л өвөө эмээгийн элхэнд эргэж төрдөг байхгүй юу? Тэгэхээр зарим хүмүүс бол би ааваа мэдэхгүй штэ. Эсвэл одоо юу гэх юм те? Би аавтаа хайргүй штэ ч гэдэг юм. Эсвэл аав нь намайг өсгөөг учраас тэр гэсэн тийм тайлбар тавьж идэв. Тэр тийм биш. Тэгвэл тэрний аав ээж, тэрний өшөө, тэр хүний чинь цаана байгаа өндөр өвгүүд нь чамайг хайрлж л байдаг байхгүй юу? Чи тэрний шиг бүний гэдэг нь нөмөрнөөлөгт өсөж торомжил явдаг. Тэр энийг бас их сайн ойлгох хэрэгтэй. За тэгээ бас нэг тайлбар хэлчихье. Бидний эцэг одоо аав ээжүүд дандаа л үгийн дэшээ явчихдаг. Зарим нь энэ дэлхий дээр үлддэг. Үлдэхдээ уул усны одоо эзэн савдгууд болоо хурмас твийн одоо чөтгөнгүүд болоо шидэнгүүд болоо бас үлдчихдэг. Тэгэхээр яагаад бид нар дэлхийг хаалах хэвээр монголчууд ялангуяа бүр яагаад энэ одоо өв соёлоосоо гэдэг юм тэнгэр үзлээсээ эсвэл уул ус хорвоо ертөнцийн бүх юм амьтаа гэдэг сэтгэлгээнээс салах ёсгүй юм бэ? Тэгэхээр монголчууд тийг мэддэг. Гадныхан бол мэдэхгүй. Тэдэрт тэгж мэдэх шаардлага ч байхгүй. Тэдэр тийм заяатай, тийм онолтой, тийм үүрэг даалгавартай ард түмэн биш. Монголчууд бол мэдэх ёстой. Мэдсээрч ирсэн байхгүй юу? За тэр энэ олон энэ дэлхийн уул ус энэ сайхан хардл сардаг одоо нурууд өндөр одоо хоригдлууд эн чинь бүгд эзэнтэй. Тэнд магадгүй та бүхний өндөр өвгүүд өндөр эжийн нар чинь эмээ нар чинь уурай нар чинь одоо тэг гуравлын дээд ээжүүд чинь аавууд чинь сууж л байдаг. Сууж л байгаа. Чи өөрөө нэгэн цаг тэр одоо тусын эсвэл нэгэн цагт одоо тэр гол мөрний булаг аршаан шамдны эсвэл одоо энэ үүлдний агаарын салхины эсвэл өвс мод ногоодын эзэн болоод төржил байсан баг. Эсвэл тодорхой хэмжээний үүрэг даалгавартай төрж байсан байдгийн. Тийм учраас бид нар их дэлхийтэйгээ хүн холбоотой. Тэр зөвхөн их дэлхийн имийг идж ууснараа бид нар хүн холбоотой гэдэг байгаа биш. Бидний сүнс тэндээс бүтээгдсэн. Өнөөдөр ч гэсэн хүн болгоны амьд дэлхийн цөмд байгаа амины оршихуй буюу амины эрчмээр бидний амин сүнс цэнэглэгдэж амьдарч байдаг. Тэндээс ирч хүчээ авч галынхаа тэр одоо элчийнхаа одоо юу гэдэг те амийг тогтоож байгаа тэр цалгаан соронзон эрчмийг тэр цөмийн эрчмийг авч л амьдардаг. Тийм учраас бид их дэлхийгээ хайрлах ёстой. Гол мөрөнд цэвэрхэн байх юм бол бид тэр гол мөрөнд сүнсээрэн очиод магадгүй нэг эзэн нь болоод эсвэл одоо юу гэдэг
гүнжин болоод тэгвэл ханхуун болоод магадгүй юу ч болж болно ш, жонч болж болно. Эсвэл одоо юу гэдгийг зараалан ч болж болно ш. Тэгж амьдрдгийн шүү хүмүүс. Тийм учраас бид нар дэлхийгээ монголчууд дэлхийг хайрлах үүрэгтэй, ухаантай, чадaltaй. Чадaltaй учраас хайрлаж байгаа. Тэтгэврүүд нь хайрлахгүй тэгээд таг харанхуй явж байхад одоо тэдэрт гэмгүй байхгүй хал болгүй. Заяан тийм. За, улан багш дэлхийн ээжийн өршөөлөх хувцсан оруулъя. Энэ дэлхий дээр өвгдээцийнхаа одоо нутаг усыг гэдэг нь өвлжөө хавж байгаа гэрэгч тойрдог байгаарэ хүмүүсээ. Тэндээс чинь нэхэл гэдэг зүйл их байдаг юм аа. Нэг талаасаа нөгөө талаасаа тэндээс чинь биднийг таниад хүлээж байдаг. Уул усны нэхэлтэй гэж хэлдэг байдаг хүмүүс байдаг шүү дээ. Тийм учиртай шүү. Тэгэхээр бид нар дэлхийдээ яагаад их хайртай байх ёстой вэ гэдэг жоохон ч гэсэн та бүхэнд цус тайлбарлчлаа. За манай дэлхийн ээжийн өршөөлөд оруулъя. Та бүхэн маань бас өршөөлөө нэрээрээ бид нар энэ дэлхийн ээжийн үр хөвгтүүд болж энэ дэлхийд яг энэ цаг үед бас нэг том үүрэг нь дэлхийг хайрлах гэж төрсөн байхгүй. Дэлхийг хайрлаж байгаа томоор нь тэрвэд хайрлах гэсэнгүү. Зүгээр л ядаж цэцэг бүгдийнхээ яс нь уршиж байгаа. Цус нь хатаад үлдсэн. Энэ хөрс шорог хайрлах учиртай юм. Хамгаалах учиртай юм. Учир нь чи эргээд тэнд төв. Эргээд тэр газар шаманд төв. Магадгүй дахиад чи 100 жилийн дараа 200 жилээр хэдэн ч удаа төрөх боломжтой. Чиний үр хөвгтүүд төрөөд үлдээд энд бас амьдраад явж байгаа учраас хайрлах үүрэгтэй байхгүй. За тэгэхээр бүгдээрээ магадгүй бид нар бүгдээрээ л үргээ биелүүлэхгүй муу л биелүүлж байгаа. Үнэн шүү дээ. Өршөөлийнхаа дэлхийн ээжийнхээ өршөөлийн хавсанд орё хүмүүс. За бүгдд нь арай минь хүргэе. Ногоон дэрхийн танаар та бүгдийг дэлхийн ээжийн өршөөлийн хавсын төлөвт оруулъя. 1 2 3 дари дари дури дури сууха 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 За бүгдээрээ унсан газраасаа турсан газраасаа их дэлхийгээсээ дэлхий ээжээсээ өршөөлөө гуугаарай.
하나주사 이기를 먹으러 모든 기운수 모든 날군사 За одоо манай тосын засал эмчилгээ гэдэг юм уу? Дуус шатанд орж байна. Хаалтын амьдтан биеийн хайр амьдтан биеийн хайр хүмүүсээ алив сайхан бусдаас битгий харамл хэрэггүй үгийн цэвэр зүрхийг минь бүү шархлуул харанхуй шоолж бүү аяа чи авч чивэж мэдэн шүү дээ. Агчиж чи өөрөө алдрын зэрэг
энэ олон чиг надаа нартай чигэрт хүйтэн өдөр газар дээр нэг бусудаа тохиолдоо. Чамд дурлсан сайхан хөв. Чанга хатуугаар битгий хондоо бүсгүй. Чамайг хайрлсныхан хариуд хайрл. Чамаас сайхан хүүхэд ч дурлаж болох шүү дээ. Бидний амьдрал авэдлах. Бидний хоолой дээр үг хүртэлний янзаар зэмэрч. Бидний хазар дээр мөлмөс хүртэлний янзаар бөмбөрч. Бидний зам дээр авэдлахын өчрөлтөй болд. Бүсгүй доглон юмсыг асуулгүйгээр арчиж өгөө. Өдөрч унсан хүүхдийг дээр өргөж аргад. Өнөөдөр чи нээж нөгөөх нь уйлдагч өөр нэг өдөр чи үнж цаанагч дуулах болно. Үлгийн хавс хоёрыг хүм бүхэн дамждаг болохоор өөр юу ч хэрэггүй. Биенээ л хайр. Өргөн хорвоод хүн гэж хайр гэж болохгүй. Атж ярилэг би. Хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор алтан нар гэрлэн бидэнд авэдлхэн хайрладаг болохоор амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж болно. Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлов. Аюу сайхнаад бусдаас бидний гаргал. За. За нэг юм залруулал юу бас тодруулаад хэлчихье. Ийм нэг ойлголтууд байдаг шүү. Хаалгууд, буудлууд, суудлуудууд байдаг шүү. Тэгэхээр үрдэнгэрийн буудал нь өөрөөр хэлбэл мичид 6 одны голын од байна. Үрдэнгэрийн хаалга маань саран ижи буюу саран тэд маань байна. Тэгээд дэлхий дээр байдаг хаалга нь алтан овоо жишээлбэл нэг хаалга нь байна. Ойлгож байгаа биз? Окторгын хаалга нь сар. Их дэлхийн хаалга нь нэг нь юу? Алтан овоо. Тэнгэрийн буудал нь өөрөөр хэлбэл тэрвэ штэ. 36. Зарим одоо юу гэх юм? Одоо ижи байлээ гэж бодоход тийм заавал зарим нь буухгүй штэ. Амьдрахгүй штэ. Зарим нь дайраад өнгөрч байгаа. Тэнд дэнслүүлчээ. Дид тэнгэрийнхаа үргийг тэнд биелүүлж байгаа. Тодорхой хугацааны дараа өөр одоо өрлөөдийн өөр гариг ирсэн явчихж байгаа. Тэгэхээр тэрийг бас ялгаарай. Би дээр нүүн сарыг үрдэнгэрийн хаалга байдаг гэж ярьсан штэ. Яг үрдэнгэрийн хаалга хэд бий? Манай Монголд цэлэн мөрөнд бас нэг байгаа. Тэгвэл энэ үрдэнгэрийн хаалга байгаагаас маш ариун байх хэрэгтэй. Хурцнаас болоод зарим хүүхдүүдийн сүнс ирч чадахгүй байна. Энд хоёр эс нийлчээд байна, ураг бүрлдчихэд байна, сүнсүүд нь ирэхгүй байна. Арай гэд ирэхээр бохор орон заагаар тулаа явж хатаас сэвдчихэд байна, гэмтчихэд байна. Гэмтэлтэй сүнс хүний хин алтан сав дорхоор гэмтэлтэй хөгжлийн бэрхшээлтэй тархитлагын өвчтөй хүүхдүүдийг төрүүлээд энэ тамина. Тэр ахуйгаа дэлхийг Монгол улсаа дэлхийг одоо хурц шараагаа хайрлах хэрэгтэй байхгүй. Ийм нарийн торгон сүлжээтэй шүү дээ бид нар. Ийм асар их өндөр хүн холбоотой. Эрчмийн холбоотой. Маш айхтар орчход бид нар амьдарч байгаа. Тэгэхээр дэлхийг хайрлах ухаантай од гар ирсэн мэддэг байх. Оюунтай байх хэрэгтэй маа хүмүүсээ. За манад өнөөдрийн өршөөлийн өнөрлийн өршөөл багцын яах юм бэ та нэг эцэг их өвгдөөс чинь ингэрч хайрлна одоо. Та нарт өөрсдийнхөө зүгээс чадах чинээгээр хайраа, инхрийлэн, ивэлэн, өрөөлөө хогшгэн хоноо өгнө. Үнийг сайн ойлгоод авчих. За бүгдээрээ сайхан говсоос гарах бэлтгэлтэй ороод амьсгалыг хамраараа аваад хамаараа зөвхөн гаргана. Урт амьсгалыг хамаараа аваад
Хамраараа зовхон гаргая. Одоо сүнсэн бие яд махан бие руугаа лав холбогдоод энэ бие руугаа лав сууж өгөх гэж байна. Усаас гарна гэж хэлж байгаа шүү дээ. За 1 2 3 усаас гарыг. Олоогүй шүү шинэ орж байгаа хүмүүс. Шинэ орж байгаа хүмүүс 3 удаагийн командаар гарна шүү. Маш зовхон гарна. Махан биенийг ер нь огцон цочрож болохгүй шүү дээ. Ямар ч үйлдэлийг огцон хийж болохгүй. Олон булчин шүмсчин зангирна. За дахиад уртамсгаа улдаар хавсын төлөвөөс бүрмөсөн гарья. 1 2 3. За хамгийн сүүлийн урт бөгөөд хөнгөн амсгаа улдаар. Хавсын төлөвөөс бүрмөсөн гараад махан бие сайтар мэдрэгье. 1 2. За одоо хөл гарынхаа үзүүрээс хөдлөж эхэлнэ. Зовхон хөдлөн. Хөдлөөноглаад, хавааноглаад, амсгалаад, орон дээрээ хөрвөөгөөд, сонаагаад, ившээгээд энэ дээр тэгтээ дандаа зовхон гэдгийг ойлгоорой. Бид нар та нарыг ашигтай туфаалын дор удирдах хавсан дор утсан те өөрөө зарим хүрдүүдийн чинь хагаа зарим хүрдүүд чинь нээсэн шүү дээ маш хүчтэй. Тэгээд хэмжээний урсгал гэдэг нь эрчимний урсгалыг тэргээр оруулж исэн. Одоо буцаагаад хэвийн бол хэвийн ор руу шилжүүлж байна. Тэр махан бие бол зочирч болохгүй. Хүрдүүд, булчингууд, шүрмсүүд огт зочирч болохгүй. Энэ тэгээд тархины хүрдүүд маш зовхон нэрвэд хэрэгж байгаа гэдгийг л ойлгоо. За тэг өнөөдрийн өшөөд инэрлийн ховс нэртэй энэ засал имчилгээ маань өгөр өндөрлөж байна. Та бүхэнд сайн сайхан бүхний гэсэн ёо манай одоо имчилгээнд хамрагдаад бидэнд бас итгэл найдвараар тавиад хамрагдаж байгаа шүү дээ. Та бүхэн ч бас энд бас маш баярлалтай талархаж байна. Тэгээ энэ бичлэг маань YouTube дээр тавигдана. Окторгон хавс дээр тавигдана. Бас дахад нэг бүлгмүүд дээр тавигдана. Тэгэхээр та бүхэн өөртөө ороорой өрөөл бусдыг бас оруулаарай. Цэгмэнэ. Бүгдэнд хэрэгтэй шүү. Ээжтэй төмпөө өдөр. Энэ Монгол хүн болгонд одоо юу гэх хэрэгтэй. Хэдэн удаа ламп бүүдэр очиод хэдэн удаа юу гэдгийг бяцлагаад явж яснаас хэдэн удаа хавсын хэмжлэнд орж яснаас энэ хамаагүй өндөр үр дүнтэй байх болно. За. Гэлалаа өгш. За баяртай цаа хүмүүс. Баярлалаа багшаа. Баярлалаа багшаа. Баярлалаа багш нартай баярлалаа.